Сайн байцгаана уу хүмүүс үзэгчтэй. Өргөн ярилцах цагийн ээлж дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор Монголын ногоон намын дарга Бум Ялагч оролцож байна. Тэгэхээр биднээс өнөөдрийн ярилцах сэдэв бол уран. Ураныг ашиглах Монгол улсад ашигтай юу? Эдийн засгийн хувьд ямар үр өгөөж өгөх вэ? Нийгмийн амьдралд ямар ололт авчрах вэ? Энэ талаар биднээс ярилцах боллоо. За тэгэхээр танд өнөөдрийн мэндийг хүргье. Сүүлийн үед энэ урантай холбоотой асуудал нэлээ одоо бас газар авч хүрээгээ тэлэх боллоо. Улсын хэмжээнд одоо төр засгийн хэмжээнд бас энэ талаар ярьж байна. Тэгэхээр таны бодлоор энэ уран гэдэг зүйл одоо ер нь хэр ашигтай вэ? Ер нь олборлох нь зүйтэй юм. Энэ дээр ямар байр суурьтай байдаг вэ? Ураны асуудал бол ерөнхийдөө бол 2006 оноос хойш их төр засгийн хэмжээнд яригдсан шүү дээ. Ураны лобби гэдэг бол Монголд идэвхтэй ажиллаа. Лобби гэхээр ураны хуулийг гаргах, тийм ээ, эдийн засгийн үр өгөөжийг ашиглах, бизнес хийх чиглэлийн ажлуудыг идэвхтэй явуулсан. Нийт үр дүнд 2009 онд цөмийн энергийн тухай хууль гарлаа, цөмийн энергийн тухай барих бодлого нь гарлаа, тийм ээ. Энэ асуудлыг зөвхөн тэр үед яаж гаргасан гэхээр баярын засгийн газрын үед бол ерөөсөө ард түмнээс асуугаагүй. Бид мэдж гин гэсэн нэг байр сууриас л хийлээ шүү дээ. Энэ бол манай нийгэмд бол их том алдаа гарч байна. Энэ алдаа завхрал мэдээж их хор шиг авчирч байна. Одоогийн ерөнхийлөгчийн шууд арчлалын тухай хууль гэж гаргаад шууд арчлалын чиглэлээр ажиллаж байгаа. Энэ бол их зөв зарчим байна. Яг тэгвэл аливаа юм хийхэд ард түмнээс асууж, ард түмтэйгээ хилцэж, үр дүнгийн, тийм ээ, хилцчээж нөө долоо хэмжиж нэг огтлох асуудал ирдэг шүү. Тэгэхэд одоо бол ингэ хамаагүй гаргацсан учраас ард түм хоорондоо талцаал үнэн худлааны үзэх муудалцаал байгаа байхгүй та. Тийм. Жишээлбэл сая жаргал сайхан гэдэг сэтгүүлч байна, тийм ээ. Тэр хүн бол одоо урангүй байх юм бол амьтантай ижилэдэг гэж одоо өөрсдийн ард түмнийг одоо амьтантай зүйрлүүлж ярьж шин. Энд чинь өөрөө популист шин чанар харагдаж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл биднийг шууд амьтантай төстөө болохгүй тул бид уран ашиглах болж байгаа байхгүй. Нэгс тийм юм ард түмнээ доромжилсан иймэрхүү байд. Эн чинь юунд хөргөө хоорондоо муудалцаж эхлэх байхгүй. Таны асуулт одоо энэс болж гарч ирж байгаа байхгүй. Яг тэгвэл уран ч юм хэрэг ашигтай юм, ашиггүй ч юм хүн тэгж яриад байх те. Биднийг амьтантай зүйрлүүлээд байх чинь. Гэтэл бол одоо дэлхийн тэргүүний эдийн засаг, соёл, урлагийн одоо шүлэл гайхамшигтай Герман улс уранаас, тийм ээ, цөмийн захиргааны станц татгалзаж явах шээ те. Итали улс одоо Чернобылийн аюул гарангууд шууд болсон шүү дээ. Ерөөсөө болчихж байна. Швейцар улс одоо болно гэдгийг чиглэлээ. Швед, Скандинав орнууд ер нь амьдрал сайхантай гэрэлт ирээдүй одоо амьдралын баялагтай юм улсууд шууд болж явах шээ. Ичимдээ хөгжиж байгаа улсууд жишээлбэл Хятад байна, Орос байна. Одоо энтгэх хэм улсууд уран олборлож, уран захиргааны станц барихаас өөр аргагүй болж байгаа. Яг л эдний тэр олон сая миллиард хүнийг тэжээхийн тулд энерги хэрэгтэй, үйлдвэрлэл явуулах хэрэгтэй. Энэ дэлхийн бүх юмыг л Хятад үйлдвэрлэж байна. Бүх юмыг одоо тэр юунд үйлдвэрлэж байна? Оросод үйлдвэрлэж байна. Тэр энтгэхд үйлдвэрлэж байна. Энэ захиргааны эрчим хүчтэй хэрэгтэй. Тэгэхээр хамгийн хямд, тийм ээ, хамгийн их эрчимтэй захиргаан гарах болцсон уран үнэ цөмийн захиргаан станц. Гэхдээ энэ хамгийн их аюул авчирдаг байхгүй. Герман жишээлбэл цөмийн захиргаан станцыг одоо тэрийг одоо зогсоогоод аюулгүй болгож байна л да. 93 оноос хойш эхэлж байгаа хийсэн ажил. Тэгээд нийт 12 миллиард евро зарчаад байна. Энэ чинь ойролцоогоор өнөөгийн ханшаар бараг л юу болж шин нэг 15-16 миллиард доллар болцсон. Манай улсын төсөв чинь 5 миллиард шин. Тэгэхээр бидний төсвөөс 2.5 дахин хэмжээний мөнгийг зөвхөн тэр нэг захиргааны станцыг аюулгүй болгоход зарцуулж. Одоо бүр ажил нь дуусаагүй. Дөнгөж 3-1-д явж байна. Тэгэхээр захаад 24 миллиард евро зарцуулах юм. Энэ Герман том эдийн засгт учраас энийг гайгүй аваад явж байна. Яагаад энэс чинь ингээд яагаад энэ аюултай бэ гэдгийг хараад байх. Энэ технологиг ерөөсөө аюулгүй болгох шийдвэр нь байхгүй байхгүй. Германы тэр нэг байгууллагын сайд нь хэлжсэн л дээ. Ураны технологи, цөмийн технологи биш үү те. Маш орчин хүчтэй сайхан онгоц, тийм ээ, нисэж байгаа. Гэхдээ буух дугуй байхгүй. Буух дугуйг шийдэг байхгүй. Тэр нисэж байгаа л одоо бензин дуусаа ямар нэгэн болоход дэлбэрэх аюул авчрахаас аргагүй болсон. Ийм л байгаа юм л да. Монголын жишээн дээр зөвмөр харъя л да. Одоо Улаанбаатарх гэдэг тэр Дорноговын сум дээр бол тийм. Энэ бол одоо жинхэнэ жишээ. Бид нар бол одоо энэ чинь бодит юм дээрс дүгнэлт гаргахаас арга байхгүй шүү дээ. Монголын ард түмэн чинь их тийм нүүдэлчин ард түмэн чинь прагматик, тийм ээ. Асуудлыг ингээд бодитоор шийддэг юм ухаантай улсууд. Хөдөөний ард иргэдтэй ярьж хат за энэ бол болохгүй юм байна. Энэ бол аюултай юм байна гэж бүгд ярьж байна.
Тэгээд жаргал сайхан сурвалжлагчаас нэг ийм асуулт асуусан гэдэг нэг сурвалжлагч ярьжсэн нэр үнэн болов үгүй болов та өөрийнхөө танаа нутагчин аяачаа цөмийн захиргааны станц барьчих л да гэж асуусан гэсэн. Тэгсэн чинь үгүй тэр говьд байх гэж байгаа штэ гэд бодвол тэр говийн хүн биш юм шиг байна л да. Тэгэж ярьсан хариулсан гэж. Энэ юу гэж харагдаж байна гэхээр тэр сурвалжлагч маань ч өөрөө энэ аюултайг мэдж байгаа байхгүй. Өөрийнх нь нутагт нь одоо өс төрсөн одоо гол усанд навчаад барьчих юм бол энэ аюултай гэдэг өөртөө барилахгүй гэж шүү дээ. Говьд. Манай чадраагаа ярьдаг шүү дээ. Одоо говьд бол одоо энэ Батар гэдэг энэ динзаврын яс шүү дээ. Энэ чи 60 сая жилийн настай яс. Тэгэхээр говьд очоод цөмийн хоо хаягдлыг булчих юм бол дахиад 60 сая жил болох юм байна л да. Ийм хар ухаанаар ярьж ах шээ. Гэхдээ тэр булцсны орчин ч хүн амьдарч болохгүй шүү дээ. Батарын ясл байдаг юм бол Батарын ясыг аваад бид нар шилбэл тавих ч болцсон. Яг бол нөгөөдөг чинь засрах идэвхтэй болчихно. Хүн хордуулна. Тэгээ Оросд жишээлбэл зүгээр нэг айлын хонголд коридорт нэг юм жижигхэн маш жоохон тийм ээ засрах идэвхт бодис унгаад хайцсан. Тэгсэн тэрнээс бол бүхэл бүтэн тэр подисны усууд засрах өвчнөд тусаад арак туссан жишээ байна шүү. Тэгэхээр энэ л хортой аюултай зүйл л дээ. Газарт байгаа уран бол Монголд бол жишээлбэл дэлхийн нийт дах зээлийн 5% нь ураны 5% нь Монголд байна гэж яриад байгаа. Гэтэл яг үний өвдөр улс болгонд байгаа байхгүй. Бүх улсд байна. Гэтэл яагаад заавалч Монголд хийх гэдэг нэг асуудлыг л бид нар тунгааж бодох хэрэгтэй байхгүй. Энэ яагаад гэвэл нөгөө чадраагаан ярьчаад байгаа юм чинь чадраагаа нэг өсний зорилттой нь хилчээд байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл Монголыг энэ дэлхийн бүх энэ цөмийн хох хаягдлын түлшний одоо эцсийн байршуултын газар хогийн цэг болох бодлын энэ дэлхийн энэ ураны лоббид байх шиг байна. Энийг төлөөлж байгаа хүмүүс маань чадраагаа байна. Энэ цөмийн нэгэн газрын ажилтнууд байна. Тэр жаргал сайхан байна. Жаргал сайхан бол гол нууц юм зүйлийг бас мэдэхгүй байх шүү. Цөмийн захиргааны станц барьчдаг. Цөмийн захиргааны станц барьчих юм бол цөмийнхөө хог хаягдлыг одоо энэ 4-р захиргааны станцын нүүрсийг хайдаг шинэ газар бид нар тавихаас байгаагүй шүү. Бидний л хог юм чинь. Тэгэхээр хэдэн жилийн дараа нөгөө хогон дээр нь гадаадууд өөрсдийнхөө нэмж тавих юм байна л да. Гаднаас орж ирж байгаа юм уу, хаанаас орж мэдэхгүй шүү. Тэгэхээр иймэрхүү маягаар улс их орноо цөмийн хог хаягдлын газар болгоно гэж ярьж байгаа нь хаялтал да. Тэгэхээр саяхан болсон энэ талаар бас мэдээлэл хийжсэн л та. Саяхандаа одоо өмнөх 7 хоногт жаргал сайхангүй тийм. Тий, одоо энэ цөмийн энергийг ашиглах цаг нь болчихжээ. Монголчууд ер нь цөмийн энергийг ашиглахгүй бол цаашаа хөгжих боломжгүй байна гэдэг. Тэгэхээр магадгүй энэ одоо урааныг заа олборлоод эхэллээ гэж бодоход эдийн засгт ямар үр ашиг авчлаа? Би бол эдийн засгийн үр ашиг гэхээс илүү ер нь Монголд байгаа эдийн засаг бол ард иргэдэд бол нэг наалтахгүй шин. Та бол Дэлхийн банкны судалгаар нийт ард иргэдийн чинь 3.1 нь ядуу. Ядуу гэдэг юу гэхээр өдөрт $2 бага орлоготой. 3.1. 3.1 нь ядууралд өртөх аюулд учирсан гэж. Тэр үхээр нэг цалингаас нөгөө цалин л байна. Тийм. Дунд биш. Ерөөсөл ядууралд орох болцоод болцсон гэсэн үг байхгүй. Тэр хүн биеийн өвддөг юм уус ажилтгүй болдгоо шууд ядуурлал орно. Яг тэгвэл дахиж орлого олох болцоогүй, банкнд мөнгө хадгалах болцоогүй. 3.1 нь дунд давхраг. Энэ дунд давхрахын ихэрх нь малчид байна гэж. Одоо 296 мянган хүн дунд давхраг. Энэ бол малчид. Эдгээр бол одоо дундгээ хотод бизнес эрхэлж байгаа. Энэ хотын төвийн брэнд дэлгүүрүүдээс юм худалдаж аваад байгаа улсууд чинь дунд давхраг. Тэгээ 0.1 хүн баячууд. Энэ олигарх гэд нэрлэдэг байгаа. Энэ нь бол яг барууны хэмжээний миллиардерууд дэлхийн Forbes-ийн жагсаалтанд орсон юм байна. Их хурлд судалдаг гишүүд биш үү? Энэ улсууд бол энэ яаж вэ? Энэ бол одоо нэг 23 жилийн дотор л ийм амжилт гаргалаа шинэ улсууд тийм. Тэгэхээр энэ их мапант асуудалт юу хийгээд бусдаас илүү хөдөлгөөнөд 24 цаг унтахгүй ажил хийдсэн юм уу тийм ээ? Яахаар ийм их мөнгөтэй болчтой их ноцоо байхгүй. Тэгэхээр юу гэж нэхэр өнөөдөр энэ 23 жилийн хугацаанд арт үеийн болцсон юм чинь бид уран олборлуулад эдийн засаг хөгжөөд бид нар хувь хүмүүст бол ерөөс наацсан байхгүй. Тийм ээ? Бид нар бол баяжихгүй нь ойлгомжтой хിവэрэ байна. Хариуд нь яах вэ гэхээр газар нутг маань хортой болно. Улаанбаатар дээр жишээ тийм биш. Одоо 1000 гаруй мал өвчлээ. Өчнөө одоо гений өөрчлөлттэй ишиг төл одоо ботох төрөл хүзүүгүй ботог. Хөлн мөрийдсэн ишиг тийм ээ. Одоо арьсгүй тугал гарах жишээ. Янз янзын юм гений өөрчлөлттэй амтан хүмүүс төрж шít. Тэгээд дээрэс нь хөв хүнд нөлөөлж эхэлж байна. Тэнд одоо нэг начин сумын бохирлдаг начин залуу хамаг өсөнд мулзраад унтсан. Ийм байх жишээтэй. Тэгээд бас энэ урааныг дэмжиж байгаа лобби их өвчтөй явагдаж байгаа нь өчигдөр би 25 дахь суугаар харлаа л да. Тэргээр яаж нэхэр гений өөрчлөлтөнд орсон
хүмүүс гээд 1930 оны зургууд харуулж байгаа. Одоо янз янзын хөл мөлтөө өстөө. Энэ чинь харагдаж байгаа ураны лобби гэж ингэж ажилладаг. Артмаа дасах гэдэг шин. 1930 он тийм байсан юм аа Европт. Монголд одоо юунаас айгаад байх хэрэггүй. Яагаад Монголд улаар маш их хүчтэй ингэж орж ирж байгаа нөхөр Монголын энэ өргөн уудам газар нутгийг манай хин чадраагаан хэлдэг тэр говийн өргөн уудам газар нутагт л ерөөсөө нөгөө хог хаягдлаа болох гэдэг байгаа байхгүй. Ийм л аюул байна. Цөмийн цахилгаан станц барьж болно гэж байгаа. За барьчлаа гэж бодоход тэр хөргөлтийг хийх ус нь манад байхгүй шүү дээ. Нэг хүн хэлжсэн юм аа бас энэ судалгаа хийжсэн л хүн юм шиг байлаа. Секундэд 25 тонн ус гэж байгаа. Хөргөлтөнд шаардлагданаа. Гэхдээ энэ бол том хэмжээний станцд биш шүү. Дунд юм уу бага ураа станцд ингэж шаарддаг. Тэгэхээр энэ усыг яаж олох вэ гэдэг чинь асуудал бол Монгол бол одоо их газар цэвэр усны нөөц багтаа. Тэгэхээр энийг ашиглаж дуусгах юм биш үү гэсэн бас нэг юм яриад байсан л та. Ерөнхийдөө бол энэ Чойрын хойно Баянлаг гэдэг нэг сум байгаа шүү дээ. Энэ Оросын цэргийн объект байсан. Тэнд барих гэдэг үндсэн санаа бол Хэрлэн голыг л уршаа татах гэдэг шиг байна. Нэг Хэрлэн голыг урс тийм тэнцэнээс хөргөлтөө хийнэ гэж бодоод ах шиг байна л да тийм. Тэгээ нэг 4000 мегаваттын цахилгаан станц барьна гэсэн нэг юм төсөл яригддаг тийм ээ. Монгол улс одоо 500 мегаваттын цахилгааны нөөц хэрэгтэй байна шүү дээ одоо Улаанбаатарт. Тэгэхээр тэрийн бүгдээр ингээд одоо урагшин гаргана, хятад гаргана гэж ярьж ах шээ. Хөргөлтийн системийг бол тэгээ шийдчихнэ гэж бодоод ах шиг байна тийм ээ. Өөрөөр хэлбэл одоо яагаад энийг заавалч барих гэдэг юм гэсэн чи хятад улс Монголоос 10,000 мегаватт цахилгаан авах шаардлагатай гэд бид нар захиалга өгсөн. Тийм учраас бид нар барина гэж одоо жишээлбэл энэ цөмийн энерги газрын ярьж ах шээ. Энэ өөрөөр хэлбэл хятадын эдийн засгийн дэмжихийн тулд Монголын газар нутаг бидрээ золиослох гэж л байгаа байхгүй. Энд чинь нөгөө лобби нөгөө үйл ажиллагаа ингэж явагдаж шээ. Гэхдээ бол одоо Хэрлэн гол юу гэдэг юм одоо Монгол улсын 70% цөлжилтэнд аюулт орсон. Монголын газар нутаг сүүлийн 40 жил 2.5 градусаар халлаа шээ. Энэ процесс зогсохгүй цаашаа явбал энэ Хэрлэн гол манд татарна, уусгүй болно тийм ээ. Тэгээд эн чинь нөгөө цөмийн цахилгаан станц чинь дэлбэрэх аюулд орно шин. Фукушима чинь сая ерөнөөсөө хөргөлт хийгээгүй учраас дэлбэрлээ шүү дээ. Одоо тэр далайн усаад эдгээр чинь ингээд хөргөлтөө хийгдээд нөгөө далайн усаа явчаад далаа руу хийсэн чинь янз янзын загас төрөөд тийшээч юм бас аюултай мутац явагдаж шүү дээ идэвхтэй тийм ээ. Ийм юм хажууд нь болсон байтал энийг яриад байгаа улсууд гэдэг чинь мэдээж хэрэг эрүүл ухаантай хүн биш бай таараа шүү дээ. Ярихаас өөр аргагүй болж байгаа байхгүй. Мөнгө лобби гэдэг чинь мөнгө л өгнө. Энэ улсуудыг мөнгөөр цалинжуулж байгаа ийм юмыг яриулж जैन тийм ээ. Үнэхээр одоо энд ихтгэл өмшөлтэй юм бол одоо Германд очиод харах хэрэгтэй шүү дээ. Яагаад Германд болоод Германы ерөнхий сайд канцлер чинь бол цөмийн энергийн мэрэгчлэлтэй хүн шүү дээ. Тэр жаргал сайхан гойдох юм бол яг энийг чинь сураад энэгээрээ доктор хамгаалцсан ийм хүн Германы засгийн газар болж байгаа байхгүй. За энэ цөмийн энерги аюултай байна. Энийг бол зогсоохгүй болохгүй. Тэгээд ухаантай хүн бусдын алдаан дээр сурдаг гэдэг үг байдаг шүү дээ. Тэнэг хүн өөрийнхөө алдааг давтдаг гэж. Тэгэхээр бид нар бол энэ ямар ч хэлсэн одоо монголчууд өвгдээц маань ухаантай хүчрэх явж байсан ард түмэн чинь хүний хийсэн алдааг бол давтаж хийх нь бол учир дутагдaltaй. Нэгэнд одоо германчууд болоод байхад бол ойлгоод энэ болохгүй байна гэдэг. Ер нь ард түмний хараад байх нь ихэнх нь ер нь цөмийн цахилгаан станц уран холбоорлох эсрэг байр суурьтай шүү. Жаргал сайхан гооч өөрөө илж шүү. Үгүй манай нутагт бол үгүй. Тэр говьд бол болно гэж ярьж шүү. Тэгэхээр энэ юу харагдаад байна гэхээр энэ хүн ч гэсэн мэдж байгаа байхгүй болохгүй гэдэг. А яагаад бид нар тийг барих болохтой гадны дарамтанд орсон шүү. Хятад улс Монголоос 10,000 мегаватт цахилгаан авнаа. Энэ хятадын хөгжлийн хөтөлбөрт бид нар орцсон байхгүй. Одоо өнгөрсөн хамгийн сүүл энэний өмнөх одоо хятадын коммунист намын хурал дээр байдаг л да. Хятадын эдийн засгийг одоо 8% гаад хойдлын эдийн засгийн үйлдвэрлэлийн түүхийдийг хаанаас авах гадаадаас гэд бичсэн байдаг байхгүй. Өөр тэр хойдлын 8 дугаар бүлэг хэсэг хөгжихийн тулд түүхийдээ гадаадаас авна. Тэр нь болохоор Монгол, Орос хоёр. Тэгэхээр хятадын хөтөлбөрт бид нар орцсон баг. Орос, Монгол хоёр орцсон. Хэрвээ тэр улс чинь төлөвлөгөөт эдийн засаг тийм ээ төлөвлөж байгаа юм чинь 100% биелэх ёстой шүү дээ. Тэгэхээр чинь бидний засгийн газарт Оросын засгийн Монголын засгийн газар ярьсан баг. За чи нөхөр 10,000 мегаватт таг өгнө шүү гэдэг. За гэдэг нөгөө зөвшөөрсөн. Энийг яаж явах вэ? За чи цөмийн цахилгаан станц байр. Оросоос юу гэдэг чинь хэдэн мянган куб метр мод өгнө шүү. За энэ эдийн засаг чинь ингэж хөгжиж шүү. А тэгэхээр бид нар гадны хөгжлийн улсыг хөгжүүлэх гэх юм өөрсдийн ард түмнээс солиос хийж болохгүй. Хамгийн бас энэ чинь анхаарах юм ард түмийн яриад эмзэглээд байгаа юм байх юу гэхээр манай үндсэн хууль бол дэлхийд их ховор үндсэн хуулиудын нэг. Тэн дээр юу гэж заасан байдаг вөхөр 6-гийн нэгд нь байгалийн баялаг, ард түмний мэдэлд, төрийн хамгаалалт гэж заасан байдаг. Энийг хэрэгжүүлж дагаж гарах
гарсан хууль одоо 1997 онд гаргасан ашигт малтлын тухай хууль дээр нэг дөөвөр хийсэн байдیں۔ 5-1-д нь юу гэж заасан гэхээр байгалийн баялаг төрийн өмчт гэж заасан байдаг. Өөрөөр нь хамгаалах ёстой нь өмчлөөд авцсан байдаг. Энэ лөөрийг хийсэн учраас одоо ард түмч ойлгоод байна шин. Айн чин лөөр явагдсан юм байна. Бидний байгалийн баялагийг төр засаг тийм бидний өмнөөс лөөрдөж аваад тэгээд нөгөө төр засагт ажиллаж байгаа нөгөө төрийнхээ төшмөдүүдэд өгсөн. Нөгөө төшмөдүүд нь одоо ингээ баяжцсан. Тийм цагаан цаас эргүүлсээр байгаа л одоо миллиард долларт сууж штэ тийм ээ. Тэгэхээр энэ чинь байгалийн баялагийг бидний баялагийг энэ улсууд чинь төрийн баялагийг ингэж хамаагүй заарч тийм ээ завшруулсан учраас энэ их баяж чинь л да. Хоёрдугаарт энэ улсуудыг гадаадын ялангуяа манай хоёр хөрш орны тийм ээ бодлого их дэмжсэн. Урдлын хөрш бол их аюултай дэмжлэг бодлого явуулж байсан учраас эдийн талыг барьсан эрх мэдэлтэн өнөөдөр төрийн өндөр албан тушаалт байж байна. Манай баяр цогт гишүүнийг харж байгаа үстэй тийм ээ. Улаанбаатар, Монголиа, Чайна гэдэг одоо гадаад банкнд ингээ нэрээ өгч чинь гэдэг чинь ерөөсөө ирээдүг харсан бодлого явуулж ийн гэсэн үг шүү дээ. Энд чинь баригдчихэж шүү дээ энэ чинь. Тэгэхээр энэ бид нар бол энэ чинь бид нар худлаа мэрэг бодит юм л ярьж шүү дээ. Тэгэхээр энэ дээр бол төр бол одоо бид хэрвээ одоо хар хайрцагны бодлого хэрвээ бид нар энэ төр эзэн тэхгүүрний үр сад тийм ээ. Хэрвээ Монгол бол төр тусгаар тогтносон улс юм бол ямар нэгэн арга хэмжээ авч явуулахгүй л болохгүй гэж бодож байна. Уран ашиглахын зөвхөн одоо Улаанбаатар суманд биш. Ер нь цаашаа тэр хил дамсан бас 8 байна гэсэн юм яриад байна л да. Шиншин гээд бас нэг компани байгаа юм аа хятадтай хөрөнгө оруулалт. Тэднийх бас уран олборлж байгаа гэсэн. Та энэ талаар ер нь юм дууссан юм. Ер нь Дорнод аймгийн Дашбалгар сумд эдгээр чинь нэг хөдөр олборлж байгаа. Хөдөр нь ураантай байхгүй. Тэгэхээр тэр чигээр нь гаргацсан маа. Тийм, тэгээд нэг яг нөгөө тэнцэн оч нөгөө тэр салгаж авдаг. Тэгээд хятадын ажилчид, Монголын ажилчид өрөөсөө мэдээгүй. Тэгэл хөдөр олборлоо дахиад хэлсэн чинь нөгөө ураантай олон хүн өвдсөн бай. Эдний үйл ажиллагааг чинь зогсоо шаалгасан шүү дээ, тийм ээ. Албан ёсоор чинь ураны орцтой байна гэдэг нь илрээд. Тэгээ иймэрхүү юмнууд Монголд их явагдаж байгаа. Нөгөө төрийн хяналт ялангуяа хээл хахуулч их өндөр болсон учраас хяналт тавих төрийн систем ерөөс ажиллахгүй байгаа байхгүй. Тийм. Нэгдүгээр манайх чинь дээрээс хээл хахуулаа дээрээс дэлхийд хоёрт орж байгаа ус болчлоо шүү. Яг тэгвэл нөгөө хяналт тавих систем жишээлбэл одоо юу гэдэг шиг хяналтын мэргэжилтүүд бүгд хээл ахуул автагдсан байна. Хээл ахуулыг ард иргэд нийгэм зүгээр жирийн юм шиг хүлээж авдаг. Хээл ахуул хамгийн их өртсөн мэргэжлүүд болох төр багш эмч болоо явчлаа тийм ээ. Өнөөдөр хүн операцанд ороход бол заавалч гэдэг операц хийсэн хүнд бэлэг өгж идэг, гарын цайлгаж идэг. Энд чинь жирийн үзэгдэл болцсон байдаг. Тэгэхээр олон улсын хээл ахуулын хуулиар бол энэ хоригдсон байдаг байхгүй. Манайх ч олон улсын конвенцэд нийлсэн. Энэ асуудлууд жирийн болцсон учраас нийгмээр энийг их тийм сөргөөр үзэхгүй. Энэ үнтэй хээл ахуулынтай хийх тэмцэл маань нэг урагшгүй юм л да тийм ээ. Одоо бол толгооднуудыг хядчих юм тийм ээ. Одоо инх баярыг шоронд хийгээл өгдөх нь дараагийн улсууд ингээ байраад энэ бол зөв зүйл. Энийг бол хийх ёстой байх тийм ээ. А гэхдээ бас нийгэмд одоо бидний одоо олон улсын одоо ёс зүйд хэмжээнд бид нийгмээр бас хандахгүй бол энэ хээл ахуулыг амбихтэй байна л да. Тийм учраас одоо хилээрч одоо тэр алц, тэр уран, тэр хөдрүүч юус ямар ч хяналтгүй, ямар ч татварт өртгөө гараад байгаа. Энэ улсууд чинь мэдгүй ш мэдээд байгаа ш. Одоо үүдэх чинь барих хүн бол барьчаад байгаа үстэй. Ирээн дээр нэг 3 кг алттай гарч ирсэн барайл авч байгаа үстэй. Тэгэхээр мэдээлэл бол маш сайн байгаа. А тэр 3 кг алттай хүнийг яагаад барьсан хөө татвараа өгөөгүй л байхгүй. Хээл ахуулаа өгөөгүй тэгээ барайл авчих шээ тэ. Тэгэхээр энэ бол би өдрөө гэж бодож байгаа юм. Хээл ахуулах хамгийн их том дайсан байна. Энэ дээр л их ажиллаад байна л гэж ойлгоод байгаа. Хоёрдугаар бас манайх энэ хятадын ажилчдыг Монголд их оруулж ажилтдаг нь бол бидний аюулгүй байдалд их сөргөөн төлөөлнө. Би өөрөө аюул жуулчны салбарт ажилладаг хүний хувьд мэднэ л дээ. Монголд ингээд ирсэн гадаадын жуулчд бол ямар сайхан газар нутгүй. Энд амьдрах юмсан тийм. Бараг л өөрийнхөө хоёр дахь эх орноо болгоё гэсэн бодол тэр хүний нүдэнд сэтгэл тархинд шууд бууж идэг баг. Би энд амьдрах юмсан ямар гоё вэ гэсэн тийм. Тэгэхээр энд ажиллаж байгаа хятад хүмүүсүүд энэ хүмүүс бас л тэгж бодож байгаа шин. Чи ямар гоё газар нутгүй. Энд цөмөр амьдрья. Тийм учраас энд жил болгон 30 мянган хүн авчирд идэг. Тэгэл 30 мянган хүн Монгол манай нутаг гэсэн бодолтой иргэ буцаад идэг. 10 жил бол 300 мянган гол нь тийм чи маш их хүчин болно шүү дээ. Ийм аюул одоо энэ аюул галаар тоглож байгаа асуудлыг болох хэрэгтэй юм л да. Заавалчгүй одоо гадны ажилчид авчих шаардлага бол галгүй шүү. Монголч одоо өөрийн 100 мянган ажилгүй байна. Тийм ажиллах хүчин байна. Тэгэхээр бид нар бол энэ асуудлыг шийдэх бол энэ гадаадын хятадуудаас Монголын компаниуд их хөнгөлөлтөд зээл авдаг. Зээл авсныхаа хариуд одоо хятад хүнийг авчиж ажилуулах үүрэг хүлээдэг. Энэ нэг төрийн бодлого болоод
ингээд гадаадын хятадын ажилч Монгол орж ирээд явандаа тэр нь бол улс их орны аюулгүй байдал нөлөөлөх шиг л байна. Энэ нь үндэсний аюулгүй байдал шууд нөлөөлнө. Одоо хуржээр сууршиж байгаа хүн гэдэг чинь за Монгол хүнтэй суун баг. Мэдээж зүгээр хөөхт төрн. Тэгэл эргээл ингээд нэг цус элбэгдэж авсаар хагаад хятадчих маяг руу орох тийм бас аюул байгаа юм байна. Тэгээ хамгийн гол аюул нь юу гэж харагдаж байгаа нөхөр сая одоо баян үлгээд нэг гэр бүлийг барьцаалж ийн гэж ярьж байна шүү дээ. Энэ юу харагдаж байгаа нөхөр өөрөөсөл өөрийнх нь гэрт байгаа юм шиг дураа загнаж байгаа. Хятад ер нь хүн барьцаалж ирсэн талаар ер нь мэдээлэл байдгүй шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр чи энэ юу харагдаж байгаа нөхөр энэ өөрөөсөл эзэн суудсан байгаа. Тэгэхээр энэ асуудал гэдэг бол жоох юмнаас их дүгнэлт идэх судлаач нар ялангуяа жоох юмнаас одоо математик загварчлалтай дүгнэлт гаргадаг юмнууд байдаг шүү. Гадны ажилчид тухайн орон дээр хүн барьцаалах, эсэргүүцсэн жагсах, тийм ээ. Эсвэл хүнтэй зодтолдох гэсэн категориуд байгаа шүү. Тэргээр нь дүгнэлтүүд гардаг байхгүй. Тухайн улсыг юу гэж үзэж байгаа юм бэ гэж. Тэгэхээр судлаач нарын дүгнэлт бол юу вэ гэхээр Монгол ерөнхийдөө бол хятадд аюулд орох бүрэн болцоод болцсон юм. Энэ санаатай хийгдэж байх гэсэн яриад байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл сая Бутан улс руу тэнд ажиллаж байсан улсуудыг хамгаалах гэж десант буулгасан байгаа шилийн хот руу. Тэгэхээр Монголд одоо жишээл ийм юм гараад юу гэдэг чинь хятадын хүмүүсийг барьцаалсан улсыг чөлөөлөх гэж байгаа ч юм яаж байгаа. Энэ сая нэг хилцээр хийж байгаагаа чөлөөлсөн байна тийм ээ. Гэтэл одоо чөлөөлөх нь хятад буудаад алчвал тэгээд хятадын үндсэн хуулинд нь иргэдэд хамгаалахын тулд цэрэг оруулна гэдэг үндсэн хуулинд нь заасан байдаг. Манай хуулиас шал онд хатуу үлтэй байгаа иргэдэд. Тэгэхээр тэд нар чинь цэрэг оруулах юм шүү. Тэгээд үндсэн хуулинд нэг өөрсдөө заасан юм чинь одоо манай хятад хүмүүсийг буудаж аллаа. Тэгэхээр бид нар маш их тийм хутганы иргэнээр явж байгаа байхгүй тийм ээ. Тэгээ өнөөдөр хүчний байгууллагууд Монголын дипломат албаныхын сайн ажиллаж байгаа учраас ийм юм болохгүй шүү. Нэг мөнгө олох гэж хэдэн олигархууд нь мөнгнөөс болж бүр аюул дартамна улс их орноо оруулаад байгаа байхгүй. Тэгэхээр уран гэдэг чинь бол бидний ойлгож байгаа бол явандаа бол хятад улс ч гэсэн Монголд цэргээ оруулах нэг үндэслэл болно. Та одоо гэдэг чинь цөмийн цэцлэгаан станц барьж яснаа тэнцээ нэг аваараас л гараа л да. Юу гэдэг чинь ажиллаж байсан. Тэгсэн чинь хятад улс яг бол энэчээс гарч байгаа цөмийн затрах орцууц 2 цагийн дараа Бээжин хотод очих байхгүй. Бээжин чинь эдний хятадын засгийн газар байрлаж шин. Тийм ээ. Тэгэхээр танаа цөмийн цэцлэгаан станцын хамгаалтыг бид нар хариуцсан гэдээ ороод ирлээ. Яг бол өөрсдийнхээ тий өөрөөр тий хамгаалал бид нар бүх хяналтыг бид нар тавина. Тэгээд баахан офицер цэрэг Монголд ороод ирэх юм шин. Эдгээр чинь нэг байцсан юм чи оруулахаас байгаагүй. За цөмийн хоогийг л болно гин. За энийг чи бид нар хамгаална гэдэг. Баахан зэвсэгтэй зэргүүд орж ирээд хамгаалаад. Өөрөөр хятад улс өөрийнхөө сонирхлын үүднээс Монголд цэргээ байршуулах эхлэлийн тавьж өгч байна. Ер нь цаашдаа нөгөө эзлэн түрэмгийлэх гэдэг нөгөө их гүрнээ бодлого л одоо бас явахаас байхгүй шүү дээ. Ягаад гэвэл хичээлд нь тэг зааж шин. 10 жилийн хичээлд бол Монголын чинь бол хойд хятад гэж ярьдаг ш. Монгол гэж байх. Ар Монгол гэж байхгүй. Өөр Монгол гэж байхгүй. 16 дугаар зууны үед гарчсан том ял ш. Тийм ээ. Энийг бол одоо үгүйсгдэг. Энэ бол зөвхөн хойд хятад гэж бий. Тайвань улсын үндсэн хуулинд нь тэгээ заасан байна ш. Тайвань улсын үндсэн хуульд бол ар Монгол гэж байхгүй хойд хятад гэж байгаа. Монгол улс бол одоо юу гэж хэлдэг вэхээр бид нар бол одоо нэг л хятадтай холбоотой энэ бол их газрын хятад гэж. Одоо Тайваньд бид нар дипломат харилцаа байхгүй ш. Тэгэхээр ийм эмзэг сэдвүүд ийм өндөр ухаантай хүн бол холуур байх хэрэгтэй баг. Хятадын ажилч оруулж ирэхгүй ш. Цаан чи ажил хийгээд байгаа бол одоо хойд Солонгос гэж бөө ажил хийх улсууд байна. Ядуу өлсгөлэн болц. Тэр хүмүүст мөнгө өгөх юм бол илүү боо юм болно ш. Хойд Солонгосын ажилтныг оруулж ирээд яагаад ажиллаж болохгүй. Поездор жоохон явна дээ. Цалин нь бол хятадуудаас бага авд юм байл ш. Ер нь бол тэгээд мөнгөний төлөө их орноос судалгад бэлэн болсон хүмүүсийн гай хор шиг ирээдүйд л харагдаж таарах юм л та. Одоо бол яг эднээс бол нэг ингээд нохон төлгөө ингээд ажиллаж байгаа юм шиг харагдаж байгаа мөртлөө ирээдүйд яах вэ? Тэр уран гэж яриад тэр улаан зүтгээд байгаа нөхдүүдийн хор шиг нь ирээдүйд яаж гарах вэ? Гэтэ энэ бүхнийг бас бодолцох шаардлагатай болж байна. Гэхдээ энэ улсууд чи юм биш одоо баяр одоо гадаад л амьдарч шин. Одоо амралтаа өнгөрүүлэх гэж төвсгөлд ирчээд явж гин гэж байна. Энэ хүн яагаад гадаад амьдраад өвчин тусчаад амьдарч гин гэж. Монголд л үхэлдэ. Шүлэг байд миний орны бүргэд Монголынхаа тэнгэр талд хүний тэ тэнгэр хальдггүй гэдэг. Үнэхээр Монголын төлөө зохилог зөрөхтэй бол энчэнэ хөвтж байгаа л энчэнэ тариа хийлгэж байгаа л үхэх хэрэгтэй шин. Тийм биз. Тэгэхэд гадаад руугаа явчихна гэхээр энэ улсууд биш тэ бидний бодсон юмс байхгүй байхгүй. Бид нар бол мөнгө ээж аваад гадаад амьдрна. Баярын тэр ямар сайхан баян хангалуун амьдарч бүгд мэдчихэж шин. Тэг өргөн удам газар Канадад автсан. Тийм ээ. Тэнцэнэ эзэн шиг буу барайл амтан буудал явж байгаа шүү дээ. Тэгэл тэрийг хартсан. За би одоо
тэдэн сая хийчээ. Тэгээ тийшээ гараад тэнд амьдраад тэгээ Канада иргэн болно гэсэн бодол байгаа байхгүй. Тийм учраас өнөөдөр байхгүй шүү дээ. Энэ эх орон гэдэг сэтгэл чинь хэн ямар хүнд байдаг вэхээр ихэвчлэн ядуу тийм ээ дунд давхаргал ийм юм ярьдаг гэж. Баячууд бол одоо биш байхгүй. Баячууд зөвхөн мөнгө бол эх орон. Мөнгөөр бол одоо Бельгээс бус баячуудтайгаа л ярина шүү дээ. Түрүү нэг Монголын нэг олигарх эхнэр нь 4 дахь хүүхдээ гаргасан чинь алтаар шүл хийж өгж байгаа сурагтай сонд сонд битсэн байсан. Иймэрхүү сэтгэлгээ байдаг байхгүй. Ерөөсөө алтаар хүнд хоол хийж өгнө гэдэг чи одоо юу гэсэн үг те. Бодон чи 3-1 нь өлсгөлэн ард юм. Хэрвээ би Монгол зүрхтэй Монгол сэтгэлгээтэй бол үгүй эхнэртээ тэр нэг янз янзын алтаар хоол хийж байгаа тэр мөнгөөр ятуу улсууд яг хоол өгч гэлдэг. Өнөөдөр одоо Монголын гудамжинд амьдарч байгаа ядуу улсууд хэн хоол өгж юм гэхэд дандаа гадныхан өгч байна. Манай сүм шашныхан хоол өгөхгүй байна тийм ээ. Нөгөө буддын шашин эн чинь хоол өгдөг байлаа шүү дээ одоо. Одоо Оросуудын бичснээр 19 дугаар зууны одоо 1911 оны үед чинь сүмс хийдд бол ядуучууд хоол тараадаг байлаа. Баячууд нь ядуучуудтай хоол тараадаг байлаа. Тийм ээ. Гэр орон барьж өгдөг байлаа. Ийм юм байхгүй шүү. Баяжаал байдаг. Нийгмийн ихэнх хэсэг нь ядуу. За хоол тараадаг юм гэхээс ажлын байр бий болголт. Өнөөдөр хятад зарчхаар хийчихэр юм зөндөө биш. Яхаа нэг жоохон үйлдвэр олж ирээд нэвдэг чим нэг хятад зарах бүтээгдэхүүн хийж болдгоо. Тэгээ нэг сайхан залуучууд дугаар за чиний хийгээрээ бити эвдчихээрээ би ирж хинэн шүү. Ийм маягаар энэ ажиллахгүй байгаа үстэй. Тэгэхээр өөрөө л баяжаад идэг. Тэгэл өөрөө баяжхтаа дандаа гадаадын баячууд өөрсдөө нөгөө эх орон чи байхгүй болц хоёрдугаар. Энэ манай энэ эх орон чинь энэ Монгол улсын идэрч баяжуулсан баг. Энэ баярыг чинь энэ оюутлахаа баяжууллаа. Энэ баяр цагтыг чинь оюутлахаа барьжууллаа тийм үстэй. Тэгээ энэ улсууд бол эмчээл амьдрах хэрэгтэй байхгүй. Гадаад гараа явчих хүн чинь тайсан шүү дээ ер нь. Өсөөл энэ чинь урвж байгаа байхгүй. Урагч шүү дээ тийм ээ. За танд маш их баярлалаа. Өргөн ярилцах цагийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар уугаар өндөрлөж байна. Та бүхэн үргэлжлүүлэн мэдээллийн хөтөлбөрөөр хүлээн авч үзээрэй.